2024 онд манай улс 57.4 сая толгой тэжээвэр мал тоололж байсан. Энэ нь 2023 онтой харьцуулахад 7 сая толгой буюу 11%-аар буурсан дүн мэдээлэл юм а. За зуудны гамшигаас үүдэлтэй мал тооллогын дүн сүүлийн жилүүдэд буурах болсон. Энэ жилийн хувьд дахин буурсан дүр зураг гарч магадгүй хэмээн улсын мал тооллогын комиссоос урьдчилан мэдээлж байна. Яг энэ жилийн үед өвлжилт эрт нэлийн цасрах болж байна. Тэгээд замын хувьд нэлийн хүндрэлтэй айл хоорондын зам хагараагүй цас нэлийн ихтэй байна. Яг айлын мал оторнуудад бас нилээдгүй бод мал оторнууд гарцсан байгаа учраас малын тоолол яг явдгаараа ингэж явж байна. За бидэд ер нь хамгийн холдоо одоо Баянцайгийн нутгаар явна. Яг алсынхаа одоо малчтаар бол энэ тоогоо эхэлж авчаад эргээд бас гарах ийм нөтө төлөвлөгөөтэй байгаа. Энэ жилийн хувьд энэ удаад 4 багтаа яг 4 хэсэг болоод ингээд тоондоо гарсан байгаа. Ер нь бол саруулаагийн хувьд бол нийт 144 малчин өрхтэй. Үүнээс бол одоогийн байдлаар нь 25 малчин өрх бол алсын авторт гарсан явж байгаа. Энэ жилийн хувьд цагийн байдал одоо энэ 100 болоод өв сурам бол жоохон таархан байсан. Тэгээд айж жоохон 100 болсон. Өвлийн цагаан хот нэлийн байсан. Тэгээд өвлийнхэн одоо яг намрын сүүл сар өвлийнхэн саруудаар бол цас нэлээдгүй орсон учраас малчт маань өвлийн бэлтгэлийн эртнээс базаасан бас малыг бол нэлээд бас эдийн засгийн эргэлтэнд оруулсан байгаа. Ийм учраас бол малын тоо бол төдийлө өсөхгүй бах. Тий буурч гарах болов гэсэн юм таамагтай байна. За би ер нь 79 оноос хойш болоод байна. Одоо тэтгэвртэй гарчихсан. За өнөөдөр хотоор 871 мал тооллоо. Тэгээ одоо оторнууд дэлгээд явдаг ус одоо бас бэлчүүд байна юуны бэлчээрэн даас хэтрээд очсон газар хөөгөөд хэцүү шүү дээ. Говьд ер нь мал маллахын хамгийн хэцүү хүндрэлтэй одоо зүйл нь юу вэ? За цас ороход хүндрэлтэй дээ. Цас орох энэ жил өвлийн цагаан хотонтой байна. Тэг хорвороо их орхон болсон. Тийм л байна. Төсөл ороод ирэхэд чинь манай ч усчуулах систем гэж байхгүй. Тийм нэгдүгээрт. Хоёрдугаарт ч одоо мал нь олдчихвол хоорондоо нийлэх юм байхгүй болчих шүү дээ. Цөөхөн чанартай малтай усуд нийлээд хоршоод ажилласан болно шүү дээ. Бас болох юм байна. Улсын хэмжээнд мал тэжээвэр амьтдын тооллого 12 дугаар сарын 17-ны дуустал зохион байгуулагдах юм а. За татварын байцаагч тооллохын ажилтан иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөл гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй багууд малчдын хотноо очиж мал тооллогыг зохион байгуулж байна.